За, байнгын хорооны гишүүдэд өглөөний мэнд хүргье. За, амтны тухай хуульд өөрчлөлт оруулах танилцуулгыг сонслоо. Агуулгын хувьд бол дэмжиж байна. За, саяхан бас говийн бүс нутгаараа иргэд сонгогчдтойгоо тэр дундаа малчдтай уулзаад ирсэн. Хэд хэдэн асуудлууд тавьж байгаагийн нэг нь бол энэ мал сүргээ хамгаалахтай холбоотой хээрийн зэрлэг амтан буюу чон. За мөн одоо уулархаг бүс нутагт бол ирвэс гэдэг амт. За энэ амттаас одоо мал сүргээ хамгаалах, амнаас эрүүл мэндэ хамгаалах талаар бол одоо ярьж байна. Ер нь ганц энэ жилч биш, одоо сүүлийн хэдэн жилүүдэд бол энэ зэрлэг амттын тоо толгой өсөж байгаатай холбогдуулаад за мал сүрэг рүү хүн рүү одоо дайрах үзэгдэл бол одоо бас жил болгон нэмэгдэж ихсэж байна гэдэг зүйлийг бол ярьж байна. За тэгэхээр зэрэг саяын танилцуулгатай холбогдуулаад асуухад ер нь Монгол орны хэмжээнд одоо хийсэн ямар одоо судалгаанууд байна вэ? Тухайлбал энэ одоо хичнээн хэмжээгээр тоо толгой нь өсөж үрдэж байна. Сүүлийн жилүүдэд тоо толгой нь өсөж байна уу, буурч байна уу? За мөн одоо өмнө нь одоо хохирол авсан мал сүргэн одоо чон бариулсан иргэд маань одоо нөхөн төлбөр даатгалд мал сүргээ даатгуулах одоо байдал ямар байдгийм бэ? Эргэж одоо нөхөн төлбөр авах юм одоо боломж нөхцөл нь хэр байна? Энэ талаар хийсэн одоо судалгаа байна уугүй юу? За мөн одоо хууль бусаар хууль зөрчил одоо чон агнж агаад одоо баригдсан одоо ийм шийтгэгдсэн тоо мэдээ одоо хэр байдığım болоо гэсэн. Энэ чиглэлийн одоо судалгаанууд яаман дээр одоо ямар байдığım болоо үүнийг одоо сонсоод дараа нь одоо тодруулж асууя гэж бодож байна. За нэг номер хариулъя. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны байгалийн нөөцийн бодлогын газрын дарга Уран Чимэг гишүүний асуултанд хариулъя. За судалгаа ямар байдаг вэ гэхээр амтны тухай хуулиараа бүх аймагуудад амтны одоо ан агнуурын менежментийн төлөвлөгөөг 5 жилээр хийж батлуулдаг. Энэ төлөвлөгөөнд бол яг агнах зориулттай, агнах байрах амтны зориулттай бүх амтны нөөцийн судалгаа, байгалийн нөөцийн судалгаа буюу ашиглалтын судалгааг бол заавал хийсэн байдаг. Тэгэхээр одоо аймаг орон нутгийн ерөнхий агнуur зохион байгуулалтын судалгаагаар нийт 14 аймаг бол саарл чонын биологийн нөөцийн судалгааг бол хийсэн байдаг. Энэ судалгаагаар бол агнуурын зохион байгуулалтын судалгаар саарл чоныг Аранга, Говь, Сөмбөр, Говь, Алтай, Дунд Говь, Дархан, Дорнод, Өвөр, Хангай, Завхан, Сэлэнг, Сүхбаатар, Төв, Хинтээ аймагуд бол хийж байгаль орчны яамд ирүүлсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн тоогоор бол 13140 6,000 одоо биологийн нөөцтэй гэсэн ийм тоо судалгаа бол байгаа. За мөн амтны тухай хуулийн 35-ийн 1 зааснаар бол байгалийн тэнцлийг хамгаалах, хүн амын эрүүл мэнд, одоо аюулгүй байдлыг хамгаалах, халтар төвчний голомтыг эрүүлжүүлэх, мал, гэрийн тэжээвэр амтныг өвчин судлах, иргэн хуулийн этгээдэд хэрвээ хохирол учруулсан бол одоо учрлаас сэргийлэх, тоо толгойг зохицуулах гэсэн заалтын дагуу аймагуд ерөнхий агнур зохион байгуулалтын судалгаа, аймгийн саналыг үндэслээд тухайн жил нь болон агнах барих тоог бол байгаль орчны яамнаас бол олгодог. Сүүлийн байдлаар 2019-с 24 оны хооронд бол 1059 саарл чоныг агнах зориулалтаар тоо хэмжээг бол баталж аймагуудад хүргүүлсэн боловч яг чон агнсан тоо нь бол Монгол улсын хэмжээнд 153 саарл чоныг бол агнсан байгаа. За яг саяын гишүүний асуулсан бас хохирол тооцож экологийн цагдаад одоо мэдэгдэж яг сүүлийн байдлаар ямар асуудал үүссэн бэ гэхээр чонын одоо сумын иргэдийн ахуйн зориултаар агнах энэ хамтран одоо ан хийв зохион байгуулалт хүсэлтийн дагуу бол Хөвсгөл аймаг 2024 онд бол тоо толгой сэргэжүүлэх одоо 200 чоны агналтыг бол хийсэн байдаг. Энийг бол байгаль орчны яамнаас төлбөрийг нь одоо 100%-аар чөлөөлөх байдлаар бас зохицуултыг хийж бол ажилласан байгаа. За ингээд чонын тодорхой нөхцлөөр бол бас сая байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар аймагуудад чиглэл хөрвүүлж ажилласан. Энэ чиглэл хөрвүүлсэн гол үндэслэл бол сая яг одоо бас Амгаланбаатар гишүүн тайлбарлалаа. Яг одоо амь насаа хамгаалах, дээрээс нь одоо малын
малаа хамгаалах ийм тэнцвэр байдал алдагдж байна гэдэг үндслээр бол зэрлэг амьтан руу хүн рүү дайрсан хүний одоо амь насанд аюул учруулж нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрүүгийн хуулийн дагуу бол өөрийн эсвэл бусдын амнаас эрүүл мэндийн эсрэг хууль ба одоо хууль бус ба тулгарсан довтлогооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг одоо гэмт хэрэг тооцохгүй гэж заасны дагуу аюул учруулснаа бодит байдлаар одоо нотолсон тохиолдолд хэрвээ саарл чон агнсан бол одоо шийтгэл хүлээлгэхгүй гэсэн заалтын дагуу бид нар бас аймагуд руу чиглэл өгж ажилласан байгаа. Тэгэхээр экологийн цагдаагаас авсан мэдээлэлээр болвол Хөвсгөл, Гов Алтай, Завхан, Ховд, Увс аймагуудад бол одоо тухайн айлын хоттой чон руу орсон. Тэгээд 13 тохиолдлоор болвол одоо ямар нэгэн байдлаар тийм дайралтанд өртсөн гэсэн ийм тоо бол байгаа. За хууль санаачлалч Амлумат гишүүн нэмж хариулъя. За энэ бидний авсан мэдээгээр одоо энэ танилцуулгаар Монгол улсад 1986 оноос хойш ийм одоо улсын хэмжээнд чоны талаар наривчилсан судалсан судалгаа мэдээлэл байхгүй болно гэсэн ийм танилцуулга ирсэн. 86 оноос хойш наривчилсан судалгаа. Харин сая 2023 онд Бямбцогт Ховд аймагтай бол тийм наривчилсан судалгаа хийлгэсэн юм байна лээ. Бямбцогт ганцхан Ховд аймагт. Тэгэхдээ бас яг энэ нөхцөл байдал үүсээд ингээ хийлгэсэн байлээ гэдгийг бол хэлье. Тэгээд тэр сая Наранбаатар гишүүний асуусан за нэгдүгээр тийм наривчлсан судалгаа байхгүй. Тэгээд энэ чонтой нийлсэн нохоо гэдэг энэ хоёр нь бол наатаа яачих ийм байдгүй юм байна лээ гэдгийг хэлье. За дараа нь болохоор тэр нөхөн олгосон тохиолдол бол баг байхгүйтэй адилхан. За 3 дугаар тэгэхээр энэ дээр нэг зүйлийг хэдүүлээ бас ингээ яахгүй бол хоёр зүйл яриад байгаа юм. За говийн одоо зүүн хоёр аймагт бол ингээд чоны тоотлогоо ингээд За Наранбаатар гишүүн тодруулъя гэж. За судалгаа бол ер нь нарийн тийм судалгаа тоо баримт авч чадсангүй. Ер нь бол сүүлийн жилүүдэд яг чонд бариулж хүний аймнаас хохирсон судалгаа байна уу? За мөн одоо сүүлийн жилээр яг хичнээн мал бариулчаад яг чонд бариулчаад байна уу гэсэн нэг тоо тодруулаадахыг. Дээрээс нэмээд яамнаас бас асууя. Ирүүстэй холбоотойгоор одоо ирүүсийг нэгэнт одоо улаан номонд орцсон агнж болохгүй учраас хохирлоо яаж барагдуулах вэ? Өнөөгийн хууль эрх зүйн орчинд малаан одоо бариулсан, ирүүсэнд бариулсан ийм бол тохиолдол маш олон байгаа. Тэгэхээр яаж нөхөн төлбөр авах вэ? Яаж барагдуулах вэ? Ямар гарц гаргалгаа байх ёстой юм бэ? Нэгэнт тусдаж болохгүй бол аль эсвэл тусдаж болох юм уу? За Амгалматар гишүүн хариулъя. За чон яагаад ингэж цөөрсөн бэ гэдэг асуудал дээр бол бас наривчилсан судалгаа байхгүй юм байлээ. Гэхдээ 2000 оноос 2012 он хүртэл энэ хятадын талд одоо чоны үн 1 чон 2 сая төгрөгөөр худалдаж авдаг болсонтой холбоотой энэ хурдан буутай машинтай хүмүүс энэ говийн чоныг бол одоо энэ гэдэг юм уу тал хэрийн чоныг цөөлсөн юм байна лээ. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ одоо нөгөө талдаа чоныг ингээд нэг юм одоо омгшил болгож эсвэл нэг чоныг алж нэг юм хямраас сэргээх гэсэн гэдэг юм уу ийм давлгаа гэж ойлгоод байдаг. Гэтэл нөгөө талдаа эн чинь зүгээр бизнес байсан юм билээ. Чон хятадын талд хил дээр 2 сая төгрөг хүрээд хилээр энэ гарах боломжтой бас нуур ингээд хулгаагаар гардаг байсан учраас тухайн үед энэ Монгол улс даяараа чон алаад хилээр гаргаад 2 сая төгрөгөөр зарах ийм давлгаа явсан учраас чонын тоо тухайн цаг хугацаанд бол маш ийм эрчимтэйгээр буурсан юм байна дээ. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ зүйл маань байхгүй. Амгалматар гишүүнгээс хариулъя. 2 сая төгрөгөөр зарах энэ асуудал бол байхгүй болсон учраас энэ чоны одоо агнах асуудал ингэж багасснаас болоод үнэхээр чоны тоо толгой бол хэрээс хитэрсэн ийм байдалтай байгаад байгаа юм. За сүүлийн жилүүдэд энэ чононд бариулж одоо амь насаа алдсан тохиолдол нэг бүртгэгдсэн байгаа юм. За ингээд чононд бариулаа ноцуулсан тохиолдол бол нэлээд хэд бүртгэгдсэн. За та хэд бас энэ бичлэг үзүүлвэл бас энэ бичлэг дээрээс одоо яг энэ уултай газруудын нөхцөл байдлыг бас ингээд харуулъя.